За сайн байна уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Crypto.co-ийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За юу вэ та? За энэ л өдөр сонирхолтой үйл явдал болж байгаа. Биткойн яг бодитоор ашиглаж байгаа нийгэм нь одоо үүсэж байгаа нөгөө геополитикийн одоо асуудал тийм хүндрэлтэй нөхцөл байдал байгаад байгаа. Тэгэхээр нөгөө нэг Ормусын хоолой гэдэг тэр хоолойгоор нь болонгод маш их одоо бараа тээвэр зөөвөрлөгддөг. За энэ хамгийн нэг том зүйл нь болохоор газрын төс болоод байгаа. За тэгэхээр газрын төстэй холбоотойгоор Иран биткойн ашиглаж гисэн байлээ. Яаж ашиглаж байгаа вэ гэхээр танах Ормусын хоолойгоор газрын төсөө тээвэрлээд явж болно. Гэхдээ бид нар татвар аавна. За нэг баррел явах юм бол нэг баррелдаа $1 өг. Гэхдээ 96 цагийн өмнө эхлээд ачаа тээвэр барааныхаа мэдээллийг өгөөд тэгмүүд чинь бидний та бүхэн эргүүлээд биткойны wallet өгнө. Тэр wallet руу төлбөрөө шилжүүл. Тэгчих юм бол манайх та бүхэн одоо passcode одоо нэвтрэх зөвшөөрөлт гэдэг ч юм уу те нэвтрэх нууц хүч гэдэг юм уу тэр юм өгнө. Та бүхэн тэрийг үзүүлээд энэ хоолоогоор ингээд асуудалгүй нефт одоо газрын төсөө тээвэрлээд яваарэ гэдэг ийм арга замыг ашигласан байна. Угаасаа Америк нэгдсэн улсын 20-нд байдаг учраас SWIFT гүйлгээ буюу банкны гүйлгээ болдоггүй. Тэгээд төгсөд одоо бол бүшүүд билэн авахгүй биткойнер шилжүүлж хийгдэх болсон байна. За түүнтэй холбоотой биткойн маань ямарсан сүүлийн 7 хоног баг өсөлттэй гэж хэлж болохоор байна тийм үү. Гэхдээ яг энэ өсөлт бол энэ хонолттой бол үүсэх хэмжээний зүйл биш. Гэхдээ хаваас техник шинжилгээнд нэрвэлээ ярьжсэн зүйл нь бол за ер нь бол нэг эвгүй бээр шүтэр нүсэд байгаа. Тааз нь бол 80,000 орчим дээр байгаа. Тэгэхээр 80,000 орчим хүртэл өсөөд за тэр хугацаанд 80,000 хүртэл өсөлтөөр өсөөд тухайн хоолоогоор дамжуулт хийгээд бараа тавар дээр төлбөр тооцоо биткойн хийгээд идэм байж. За одоо харин удахгүй юу гэхээр нэг 14-ний хугацаанд ганц цоцоо хэлцээр хийх гэдэг шүү дээ. Тэрний маань хариу яг хэлцээрийн шинж шүнд гашаа тууждахгүй гэдэг дээрс нэлээ хүлээлттэй болж таарад байна л да. За дахиад 90-ийн мэдээлэл буцаад очиход 2 сая баррел явах юм бол 2 сая доллар тэнцэх хэмжээний биткойн шилжүүлэхээр гэсэн болчихж байгаа юм билээ. За тэгээд Chainalysis зүгшгэсэндээ Ираны юу н crypto activity маш ихээр өсөж байгаа гэдэг мэдээлэл байгаа. Биткойны яг энэ үнийн асуудал дээр бас хүмүүс ярилцсан байна. За дуулахад буюу эргээр хаж байгаа хүмүүс нь болонгууд за Иран гэлтгүүгээр том тоглогчид, том хөрөнгө оруулагчид, байгууллагын түвшний одоо хуваар хөрөнгө оруулдаг биш хүмүүс, биш компаниуд бол альцны цуглуулад эхэлсэн байгаа. За тэгээд бидний зүгээр дараагийн түвшин бол 88,000 гэдэг түвшнийг эвдэж чадахгүй юу гэдэгтэй л тэндээ л маш том резистенс байгаа. Тэрийг давчих юм бол дэше асуудалгүй гэдэг зүйл ярьж байгаа. За харин нөгөө талд нь bear буюу одоо боломжтойгоо хүмүүс нь болонгууд одоогийн байгаа үн бол бүх цаг үеийн дээд түвшин буюу 126,000 гэдгээс бол 25% уналттай байгаа. За тэгээд дээрээс нь 55,000 гэдэг юг ёроолыг бол заавал очиж шалгаж явах хэрэгтэй. За энийг бол нэг энэ оны 12 сар хавцаас шалгах болов уу гэдэг тийм таамаглал төвшүүл анализ хүртэл байлээ. Тэгээд дөнгөж сая ярьсан 14 хоногийн галз усах одоо энэ үйл ажиллагаа ингээд цаашаа өргөжлөхгүй ингээд фейлдэх юм бол угаасаа зах зээл бол уннаа. Зөвхөн крипто жишээ зах зээл тийчгээр уннаа гэдэг юм байна л да тий. Тэгээд нэг л төлөвлөлттэй. Тэр нэг үеч ойлсон. Газрын төс маань өсөд эхэлнэ. За бусдаар бол бүх бууз шуурмууд маань унахна шүү дээ. За ямар ч үсэн мэдээж энэ санхүү зөвлөгөө биш. Гэхдээ шинжилгээчдэр бас мэдээлэлтэй бол ийм талуудын байр суурьдыг ийм их маягаар илэрхийлэн битсэн байгаа даа. За 4 сарын түвшин 9-ний үед бол 71,000 байсан бол одоо нэг 74 орчим руу очсон байгаа даа. Тэгээ дээрэс нь 13 хавцал 12 CPI гарсан шүү дээ. За тэрнтэй холбоотойгоор бас ер нь бол гайгүй эерэг мэдээ гарсан учраас тэрний нөлөөлж гисэндээ бас орж ирсэн гэж үзээд байгаа юм билээ. Тэр ингэж бодсон яхаа. Эерэг мэдээ хэслүүдээр яхаа зөв хүлээлт нь бол яг нэг бүхлээр өсөх байсан. Тэгэхээр 0.9-оор өссөн. Яхаа яг тухайн үедээ инфляц яг хүлээлтийн түвшин дээрээс хамаагүй баг гарчлаа гэдэг байдлаар өссөн. Тэгэхдээ яг том агуулгаар харах юм бол энэ чинь бүхлээд 0.9 гэж өссөн байгаа учраас астад уусаа бодлого буурах магадлал багасч байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ өөрөөс маркетед яг тухайн үедээ л аюу гой мэдээ бас баг. Яг дээрнээс мэдээ гэж байна. Яг дээрнээс энэ 14 хоногийн ганц өсөх мэдээ. За дээр инфляцийн хүлээлтийн мэдээнээс баг гарсан учраас сайн болсон юм байна. Тэгэхдээ яг агуулгаар харах юм бол инфляц нь өсөж байгаа. Тэгэхээр энийг яаж хурдан буулгах вэ? Буулгаж чадахгүй гэдэг дээр бас нэлийн ярьж байгаа л та. Нэрэл уртнасгүй мэдээ гэж хэлэх юм уу? Тийм. За нөгөө талдаа Азад за тодорцсон Хонконгт нэг сонирхолтой үйл явдал болсон. Нийтдээ 36 За байж. За хайсан. За нийтдээ Хонконг нийтдээ 36 одоо аж ахуй нэгж компаниуд банк санхүүгийн салбарын томоохон компаниуд өөрсдийн стейбл койныг гаргах хүсэлтэй бол Хонконгийн одоо тэр санхүүгийн их бүхий байгууллага гаргасан. За энэчээс бол 20 зөвшөөрөгдсөн байна. Өөрөөр хэлбэл зөвшөөрөх
хувь нь бол 5.6% acceptance rate гэж гарч байгаа. За HSBC гэдэг энэ бол өөр дэлхийн бас томоохон банкуудын нэг. За эднийх бол хэрэг авч байна. Нөгөөх нь Anchor Point гэдэг газар бас stablecoin гаргах хэрэг авсан байгаа. За энэ нь болонгууд Standard Chartered, Animoca болон Хонконгийн бас нэг телеком компани хамтарсан нэг тийм хамтарсан сан гэх юм уу та тийм газар байгаа. Энэ хоёр л зөвшөөрөл авч чадсан байгаа. Тэгээд Хонконг доллартай аргамжлагдсан stablecoin гарах зөвшөөрөл авсан. За эхнийх нь болонгууд HSBC бол Payme app дээр бол шууд ашиглаад эхэлнэ буюу маш олон сая одоо Хонконгчууд шууд баг stablecoin-ийг хэрэглэж хүссэн хүсээгүй болох юм шиг байна. За нөгөөх нь Anchor Point нь болонгууд HKD app гэсэн тикертэй энэ stablecoin шууд cross border буюу хил дамсан шилжүүлэлт бас ашиглаад эхэлнэ гэдэг зүйлийг мэдсэн байгаа. Том зургаар бол нэг stablecoin аягүй том ашиглаж байгаа. Тэгээд stablecoin гаргаж байгаа компаниуд хэрвээ засаглалын буюу governance гэдэг токен гарах юм бол тэр нь бас нэлийн гай өсөлттэй байх суурийг бэлдэж байгаа үйл явдал болсон байна. Тэгээд аль биесээр бас зөвшөөрөгдсөн үйл явдал боллоо Хонконгийн биш дээр. Гэх юм хүн бас тэр маань өөрөөсөө wallet-тай болж байгаа юм лээ. Тэгэхээр бас data bitcoin болон gold-ыг хадгалах боломжтой гэсэн тийм зүйл ярьсан. Тэгэхээр хэд бол энэ stablecoin гэдэг зүйл хэрэглээнд бол илүү л ойртоод байна тийм. Юунаас Genius Act дээр Genius Act-ыг бол 2026 оны 11 сард бас батлагдчих болов уу гэсэн хүлээлттэй байгаад байгаа. Америк дээр одоо энэ яах вэ гэдэг бас том юм шийдэх бах. Европ дээр болонгууд гадны орны stablecoin-ыг ашиглахгүй шүү гэдэг юм уу. Европын улсаас гарсан stablecoin-ыг ашиглах шүү гэдэг хатуу байр суурьтай хэлцүүлэг бас явсаар байгаа. За нөгөө талд Япон улсын одоо засгийн газрын танхим одоо хуулийн төсөл баталсан энэ хуулийн төсөлтөд дутагдсанаар бол санхүүгийн инструмент буюу одоо хэрэгсэл санхүүгийн хөрөнгө гэдгийг нь бол хүлээн зөвшөөрлөө криптог. За ингэснээр ямар ч шалтгаалтай вэ гэхээр ямар ч байсан хувьцаа бондтой адилхан хөрөнгө оруулалтын хэрэгсэл гэж аль биесээр тооцно. Ингэснээр ямар нэгэн манипуляц ч юм уу insider trading гэдэг зүйлүүд бол бүр ингээд аль биесээр холилдож байгаа хуулийн дагуу хариуцлага хүлээгдэхээр болж байгаа. Ийм өөрчлөлт гарсан. Тэгээд 2027 оны санхүүгийн жил дээр яг энэ дүрм журм хуулийн төсөл нь мөрддөж юмнаа гэд яригдж байгаа. Араас нь нөгөө Michael Saylor гэдэг хүн маань 1 тэрбум орчим доллараар 13,297 биткойныг худалдаж авсан. Тэгээд нийтдээ 780 мянга орчим биткойн болж байгаа. 780,897 биткойн. Энэ нийт биткойны нийт нийлүүлэлтийн 3.8%-ийг одоо энэ хүний компани ангаар эзэмшдэг боллоо. Нилээ сайн аллаа болтой гэж шүү дээ. Одоо манай чинь далагдлал руу орсон маа шүү дээ. Тэгээд нөхрийн хэлснээр би эмзинөө хэлчихэж байгаа юм. Ми 100 хоо гэдэг нэг хөрөнгө оруулалтын ивент болсон байгаа. Энэ дээр болонгууд юу гэж хэлсэн гэдэг тэгэхээр биткойны яроол нугасаа 60k дээр бол ингээд альцсан болцсон тийм яроол мал альцсан өнгөрцөн одоо цаашаа дээшэл юм байгаа гэдэг зүйл ирсэн байгаа. Гэтэ мэрийн санхүүгийн зөвлөх өвчнө бол тэр хүний л үзэл бодол тийм өөрөө угаасаа тийм худалдан аваад байгаа өсчлөөөл үртэн сайн. Өөр нэг зүйл нь Solana дээр байдаг бас нэг том DEX төлсөн бусдаа бирж гэх юм да. Drift protocol хадгалж төрсэн нийтдээ нэг 200 сая доллар орчмын одоо тэр тэнцвэртэй stable coin, wrapped bitcoin гэдэг криптогоос алдсан гэдэг зүйл ярьж байгаа. За хэрвээ та энэ протоколыг ашигладаг бол ямар нэгэн байдлаар ил үйлдэлтэйгээрээ тэгээд энэ протоколын төслийнхэн твит дээр юу хийх нүгдийг маш сайн ойроос хэн суусан дээр баг. Тэгээд мэдхгүй ч юм янз бүрийн линк дээр бол дарж огт болохгүй. Мэдээж таны одоо энэ дэр олон хүний хэлж байгаа юм болонгот private key буюу одоо нэвтрэх код нь танд байдаг бол таны крипто coin гэсэн үг ерөөсөө биш шүү гэдэг юмыг дахин санаал яа гэд яриад цэвэд явсан. Нэлээд том үдэнтэй явсан юм алдлаа болж өнгөрлөө. Тэгээд сүүлийн мэдээгээ гэх юм бол Америкийн нөгөө нэг Clarity Act гэдэг зүйл батлагдахад маш ойрхон байгаа гэдэг зүйлийг нөгөө нэг Эрдэнэсийн сангийн нарийн бичгийн дарга гэх юм уу нарийн бичиг бас мэдгдсэн байгаа. За сенаторуудын банкинг комитет гэдэг нь одоо банкны асуудал харилцсан байнгын хороо гэж авчруулах юм болоо да. Тэр хороон дээр нь бас ер нь яригдаад явж байгаа юм байлаа. Батлагтууд нэлээд ойрхон байгаа гэдэг. Энэ батлагдсанараа бол ингээд ямар дүрм журм хуулийн дагуу крипто фирмүүд ажиллах вэ гэдэг тодорхой болно. Дээрээс нь олон тийм байгууллагын санхүүгийн компаниудыг хөрөнгө оруулах боломжийг нээн potential new bull cycle гэдэг байгаа байхгүй. Шинэ bull run-ы эхлэлж байх магадaltaй гэдэг зүйлийг бас яриад байгаа. Одоо юу нэг bull run эхлэлт бол боломж их юм бол одоо энэ дайм бараг дуусчвал нэг тороо тохор зүйл байх хэрэг болчлоо те. Ерөөдөө крипто дээр ерөөдөө олдууд бол ханаад хангалттай ороод ирсэн байх. Тэгтээ яг үгүйсэхгүй л те дахиж байгааг бол те. Тэр магадгүй энэ гал зогсоох хилцээ маань яаж
үргэлжлэх вэ гэдгээс мартамшгүй шалтгаалх. Тэгэхээр одоо яг крипто мэдээ хэзлэлдгээр геополитикийн мэдээлэл илүү сайн ажиллаж яхах зүйтэй юм болов уу гэж бодож байна. За ингээд мэдээж нууснаа. Тэгээд миний хөрх мэдээлэл юм гээд За ингээд та бүхэн криптодор хэлж байгаа сонголтол Binance болон Bit-Bit-шиг сонгож арилжаагаарэ. За мөн Forex арилжаа нарч байгаа доор линкүүдээр бүртгүүлэн бас тусгай давуу тал бонусууд байгаа шүү. За ингээд техникчлэр орох. За тэгээд. За яа цаан за хэдүүлээ биткойнер болон за алтан дээр шинжилгээний апдейт явъя гэж бодож байна. За ямар ч байсан BTC-г бол хэдүүлээ маш олон төрлөөр олон талаас нь харж байгаа. За ямар ч байсан эхний харж байгаа шинжилгээ маань бол за сэрэгтэй шинжилгээ одоо. За сэрэг яаж зарах талаар урд урдны лайвууд дээр бас ярьсан. За YouTube үздэг бол за лайв руу нөрөх юм бол бас байгаа шүү. За ямар ч сэрэгтэй шинжилгээ бол дайжгүй Median line дээрээс хариу үйлдэлүүдийг аваад буцаад дэжээ өсөөд бол гараад ирсэн. За одоо дээдлийн parallel line бол ерөөсөө харьцааг байгаа. Тэгэхээр дээдлийн parallel line дээр одоо шалахгүй гэдэг нэлээд том хүлээлт бол байна. За тэгэхээр BTC-г ойрын хугацаанд өслөө гэхэд эхний ээлжинд parallel line дээр буюу за 76,000 орчим дээр дахиж ирээ шалах нь үгүй харцгаая. За магадгүй сэрнэс дэшээ гараад явах юм бол энд нэмэрхүү bearish маягийн паттерн үүссэн байгаа. За энэний таад бол 80 орчим мянгаар байгаад байгаа. За тэгэхээр эхний ээлжинд за 4 цаг руу орлооч. Нэг цагийн график дээр ингээ харвал эхний ээлжинд харах хэвээр цэгүүд маань юу вэ гэхээр дээдлийн parallel line-ийн за 76-аас 77 мянга гэсэн төвшин за дэшээ явлаа гэхэд 80 орчим мянга дээр нийлээс анхаарч авах хэвээр цэгүүд байгаа болов уу гэж харж байна. За мөн бас сэрэг хэдүүлээ заавал яг ингэж харахгүй л дээ бас. Сэрэг ч бас өөрөө хувирнаа. За shift маягийн сэрэг байх уугүй юу. За shift маягийн сэрэг харах юм бол за магадгүй бас median line-тайгаа нэлээд харьцаа. Гэхдээ нэлээд доошоос стрэлтийн үйлдэл ороод ирсэн учраас бол shift сэрэг бол харахгүй байна. Тэгэхээр modify маягийн сэрэг л илүү ашиглаад явъя гэсэн бодолтой бол байна. За тэр нэг болох нь буюу сэрэг дэвшлиг бол нэлээд ажиглаад байж бай. За энэ бол хэдүүлэг нэг урдны ярьжсэн sideway маягийн хөдөлгөөний паттерн агч тий. За урд нь бол за урдны bear market дээр бол за хүчтэй үнэлтийн хөдөлгөөн орж ирээд за энэ хэсэг sideway маягийн хөдөлгөөн явж байгаад өсөлтийн хөдөлгөөн орж ирээд bull market бол эхэлж ирсэн байна. За тэгэхээр одоо энэ дээр мөн адил за үнэлтийн хөдөлгөөн бол ороод ирсэн. Тэгэхээр одоо энд sideway маягийн паттерн үүсэж байна. За тэгэхээр sideway маяг дээр хэдүүлээ таазыг нь бол эхний ээлжинд дээдлэлтэй 76 за доотлолтоо 60 гэсэн төвшин дээр хараад байгаа. За тэгээ энэ дээр юу нөлөөлөх вэ гэхээр мэдээж энэ geopolitical асуудлууд нөлөөлнө. Geopolitical асуудал шийдэгдээд нэг талдаа гарчих юм бол магадгүй маркет маань өсөлтийн хөдөлгөөнд орох бах. За тэрнээс наан бол айхтар өсөлтийн хөдөлгөөн бол харахгүй байгаа. Ямар ч байсан 14 оны хугацаанд гал зогсох мэдээ бол гарсан. За төв талбад өсөлтийн хөдөлгөөн орж ирсэн. За энэ хугацаанд бас инфляцийн мэдээ бол гарлаа. За инфляцийн мэдээний талаар санал бодлоо бол сайн мэдээний хэсгээр ярьсан. За орсон инфляц бууралтай гарааг өсөлтөө бол гарсан. За тэгтээ өсөлтөө гарахдаа яг хүлээлтэн дээр байсан төвшнөөс бол бага гарсан. За тэр нь бол илүү нэг хэсэг зуурын нэг за төр зуурын мэдээ болж хуурсан да. Тэр их агуулгаар бол инфляц л өссөн учраас за маркет бол яг ахтар зах зээлд хэлж чадахгүй хаа гэсэн үгт бол стил байсаар байна. За дараагийн шинжилгээ бол за Dow дээр суурилсан шинжилгээ одоо тий Dow theory маань доош ингэж lower low хийж явсаар гоод higher low хийснээрээ bull market хийдэг гэж ярьсан. За таны төв зориулгач. За эхний байдлаар одоо бол ингээд дандаа lower high явж байгаа. Дандаа шинэ lower low хийж явж байгаа. Тэгэхээр одоо магадгүй дахиад энэ дээр шинэ lower low хийх үү эсвэл энэ дээр шинэ higher high хийх үү гэдгийг бол нэлээд ажиглах нь зүйтэй. За мөн бас хугацааны хувьд ярих юм бол урдны bear market бол ингээд харах юм бол 434 өдрийн турш үргэлжилж ирсэн байна. Тэгэхээр одоогийн bear market маань за одоогоор ингээд харах юм бол за 196 орчим хоногийн за баг 200 хоногийн турш үргэлжилж байна те. Тэгэхээр ямар ч байсан энэ bear market-ийн хувьд бол биткойныг бол төдийлөн hedge fund сангууд буюу за хөрөнгө оруулалтын сангуудад худалдаа авалт хийдэг байгаагүй. За одоогийн нөхцөл байдал бол хийдэг болчихсон. За энд бол яг ганцхан аж ахуйн нэгж бараг худалдаа авалт байсан. Michael Saylor компани бол
худалдаа авалт хийдэг байсан strategy компани. За одоо бол харин strategy компани дээр нэмэгдээд том hedge fund сангууд ETF-д гараад ирсэн учраас илүү богинохон байх болов гэж хараад байгаа. Тэгэхээр ямар ч байсан энд нэг 400 үргэлжлэсэн бол энд яг нь 220 орчим хоног үргэлжлээд дуусчихгүй гэж тэ. Тэгэхээр магадгүй сэргэлт нь илүү хурдан байх магадaltaй гэж хараад байгаа. Тэгэхээр магадгүй энэ дайн тулааны асуудал дуусгал юм бол магадгүй өсөлтөй болох юм бол орж ирэх. За энэ дайнтай холбоотойос нэг криптогийн сайн жишээ гарч иж байгаа нь за зөвхөн свит гүйлгээгээр олон улсын гүйлгээ хийх биш бус төлөрсөн бус буюу за middleman-ыг хассаад криптогоор шилжүүлэг хийхтэй төлбөр тооцоо их бүрэн боломжтой гэдэг бол бас нэг харуулж байгаа том кейс болж хувирж байгаа болов гэж харж байна. Тэгэхээр магадгүй алстаа бол энэ кейс нь бол сошиал тус яригдах бас нэг том жишээ болж хувирах болов гэж бодож байна. За доод дээр нэг юмрхүү. За түрүүний мэдэн дээр ярьсантэй Томи ярьсан. За шинжээчдийн зарим нь харж байгаа нь бол за 50 эсвэл нэг 55 гэсэн түвшин дээр BTC заавал шалгана гэдэг нэлээ их яригдсан. За түүнтэй холбоотой зөв би энэ урдны импульс хөдөлгөөн. За энэ импульс хөдөлгөөн correction, impulse, correction. Тэгэхээр дараагийн импульс хөдөлгөөн бол энд орж ирвэл нэг доотлолтоо BTC-ийн 50,000 руу доош унах бүрэн боломжтой гэж хараад байна. За гэхдээ яг ихний ээлжинд бол нэг иймэрхүү паттерныг бол дүүрэх болов гэж хараад байна. За 15 метр болоод харчих. 15 ороод харвал за ямар ч байсан энд нэг иймэрхүү bearish маягийн паттерн л үүсэт байгаа. За инфляцийн мэдээ гарлаа 14-ны ганц зогсоох мэдээ гарлаа. Яг сайхан байна. Зарим талаараа хүмүүс маркетинг сэргийг шарж байгаа бол өсөлж байна. За тэгвэл энэ 14-ны хугацаанд Иран Америк хоёр маань бол дийл хийх нь бол ер нь бол магадлалын хувьд бол бага аль талдаа бол нэлээ бие биенийхээ шаардлага хүлээн зөвшөөрөхгүй болов гэж баг бодож байна. Тэгэхээр гал зогсоох 14 хоног дуусны дараагаар дахиж бөмбөгтөлд явах юм бол магадгүй ингээд доошо буцаад уналттай хөдөлгөх юм бол орж ирэх болов гэсэн бодол байна. Тэгэхээр яг энэ цаг хугацаанд арилжаа хийж байгаа бол мэдээж за long арилжаа хийж байгаа бол заавал stop lossтэй short арилжаа хийж байгаа бол мөн адил заавал stop lossтэй арилжаа хийгэрэй гэж бол зөвлөмөр байна. За BTC гэвэл ихний байтаар харж байгаа зүйл бол яг энэ паттерн байна. Ойрын хугацаанд trade plan гэвэл за энэ паттерныг л харж байна гэсэн үг. Тэгэхээр энэний маань яг хэдүүлгийн онцлог цэг нь яг юу вэ гэхээр энэ дээр байна гэсэн үг. Энэ юу вэ гэхээр үүсэт байгаа bearish дээрний таазалж өгнө гэсэн үг. Тэгэхээр одоо энд нэг иймэрхүү бас нэг correction маягийн хөдөлгөөн орж иж шít. Тэгэхээр энэ манд дэш ингээ өсөд ороод ирэх юм бол эхний ээлжинд 78 гэсэн төвшин дээр нэлээд сайн ажиглаж агаад за тэндээс хадажгүй price action маягийн зүйл үзүүлэх юм бол эндээс short арилжаа шалгаж үзнэ. За school дэшээс дээр гарах юм бол үндсэн том цагийнхаа буюу 4 цаг руу харч. Үндсэн том паттерныхаа таазан дээрээс доошо селт гэж үзнэ гэсэн үг. За ингээ харуул. Энд тааз дахиад энэ тааз болох магадaltaй. Тэгэхээр дараагийн хэдүүлгийн онцлог цэг бол 81,000 гэсэн. За 80,000 гэсэн төвшин дээр харагч. За тэгэхээр ингээ харах юм бол энэ арилжаа ингээд дэжгүй явал за risk reward харьцаа бол тунд дэжгүй харагдаж байна те. Дээрнийх risk entry учраас stop loss нэлээд дэжгүй багаар тавигдчих гэдгээр бас онцлогтой гэж ойлгож болно. За биткойны хувьд бол нэг иймэрхүү байна. За 15 метр болоо бүр баг цагаар нь харуул. За энийг нэг жоохон цэвэрхэн зурх гэдэг үзээд байлээ. Нэг жоохон цэвэрхэн зурч чи да. Цааны паттерн үүсэж байна те. Тэгэхээр ихний ээлжинд яг энэ баг цагаар алон гарилж харж байгаа хүмүүст бол онцлог цэг нь хаана вэ гэхээр энд байж болж шít. За энд эсвэл бүр энд байж болж байна. Давхцуулаад энэ паттерн эндээс хашиж энэ хоёр огтлцэл дээр нэлээд сан спортлох бас магадaltaй те. Хашаа ингэж явж хагаад эндээс спорт аваад иш өсөлтөй хөдөлгөөн бас орж боломжтой гарч байна. Тэгэхээр энийг бас нэлээд ажиллаж яхах нь зүйтэй байх. Баг цагаар алон гарч байгаа хүмүүс бол энд нэг иймэрхүү паттерн хүлээж гэнэ гэсэн үг шүү дээ.
Тэгээ энэ маань ингэж яваад гоё дүүрэх юм бол эндээс маш гоё лонг арилжаа. Бас орж болж байна. За энэ үед ерөнхийдөө риск энтри гэж явдаг. Тэгэхээр ерөнхийдөө бол унахж байгаа паттерны доотлын тренд лайн дээрээс нь орж байгаа. За тийм учраас нэлээд сайн ажиллаж хагаад бас нөгөө талаараа энэ маань ингэх онцлогтой байдаг. Яг магтлаар бол ингэж явж хагаад үндсэн паттернаа үндсэн нөгөө доороо зарж байгаа паттернаа доош хасчих юм бол эндээс бас дэжгүй шорт арилжаа их бүрэн боломжтой. Засгүй шорт арилжааг ингэж яваад доош хастрээд pullback маяг хөдөлгөөн дээрсэн дахиад шорт арилжаанд орох боломжтой гэдэг байдлаар хараад аль талдаа ямар хөө арилжааг үү гэдгийг сайн бодолцож байгаа хэрэгтэй байх. За алтан дээр хэдүүлээ. Харъя. За алтны үед хэдүүл яг нэг урдны нэг иймэрхүү triangle маягтай паттерн ерөөдөө бол яг адилхан байна гэж ярьсан шүү дээ. Ямар ч гэсэн энэ паттернээс нь доошоос төрсэн хэсэг зургийн sideways маягийн хөдөлгөөн, хэсэг зургийн sideways маягийн хөдөлгөөн. Энд орж ирэх болов гэсэн. Хүлээлттэй бол байсан. За ямар ч гэсэн эхний ээлжинд бол нэлээд сайн pullback маягийн хөдөлгөөн бол энд орж ирсэн. Доотлын спорт, доотлын шалыг доош шалгасаар доошоос төрсэн. Тэгээ энд ирээд маш гой цэвэрхэн тоочийг шалгацсан маяг чинь те. За одоо бол алтны үед нэг иймэрхүү бас нэг паттерн зураад байгаа юм байна. За илүү нарийн детальтай зураад үзье. За бүр баг цагаар нь зурж ирсэн тэрийг ойлгочих. За ямар ч байсан доошоос зур магталтай паттерн бол доошоос трээд pullback маягийн хөдөлгөөн ороод ирсэн. За одоо буцаад энэ дээр нэг sideways маягийн хөдөлгөөн үүсэж байна. За тэгтээ алтыг бол яг доо өвцөн гэхэд бол хэцүү. За bearish-тай нүүссэн. За доо бол энд биш те. Тэгээ энэс доошоос трээд ингээ correction ороод ирсэн бол магадгүй доош харахад бол нэлээд дайжгүй хөдөлгөөн бол байсан байна. За тэгтээ тэдүүлэн бол яг доовыг бол доош өвч чадаагүй нэлээд том support zones байгаад байгаа. За тэгэхээр нэлээд ажиглаж байна. За энд үүсэж байгаа паттерн хэдүүлээ зураад үзье. Яна иймэрхүү паттерн л үүсэж байна. За ерөнхийдөө бол дишэс магталтай паттерн, үнцөдлгөөн, correction хөдөлгөөн. Тэгэхээр дараагийн үнцөдлгөөн бас орж ирэх боломжтой гэж байна. За тэгэхээр алтан дээр хэдүүлээгийн ажиглах стацийг хаана вэ гэхээр энд байна. Энд за эсвэл энд байж болж байна. За алтан дээр ингэж яваад дишэс тэрх юм бол эндээс нь дэж лонг арилжаа. Стрэлтэн дээрээс нь хийж болж байна. За эсвэл ингэж яваа дахиж ирээд эндээс price action буюу одоо ингэж шалгаад байгаа төвшнийг ирээд дахиад ингэж шалгаад авах юм бол эндээс нь лонг арилжаа харж болж байна. За тэгэхээр ихэд алтал нэг иймэрхүү төр зургтай бол байгаа маань. За ямарс 2 онцлог цэгийг бол ингэж тавьчих. За түүнээс хойш юу болох нь. За ингээд дугаар орсны дараас дэжүүдэж өглөө гараад ирэх юм бол за сошиал сувгууд дээрээс скриншотын тавиад ийм байна тийм байна мэдээллийг бол оруулаад явчаа гэж байна. За энэ дайнтай холбоотой бас нэлээд хүмүүс ажиглах ёстой зүйл юу болсон бэ гэхээр ойл болсон. За ойлыг бол доошоос зур магталтай паттерн бол том цагаар л үүссэн гэж ярьсан. За дэжгүй спорт зон, дэжгүй спорт зоныг бол доошоос трээд энэ дээр нэг pullback маяг хөдөлгөөн орж ирээд энэ дээр нэлээд том gapтай ханш нэгдсэн байх юм. За энэ бол ерөнхийдөө бол юутай холбоотой вэ гэхээр шууд нөгөө нэг 14-ны хугацаатай гал зогсоох мэдээтэй холбоотой бол шууд үнэлтэй гэдэг юм бол орж ирсэн. За тийм учраас магадгүй энэ дайны асуудал шийдэгдээд ирэх юм бол за мэдээж ойл бол буцаад дундаж арилжаадаг гэсэн төвшин маань хаана тэрийг хэдүүл харцгаа. Дунджаар ойл бол энэ гоблетийн асуудал гараагүй байх үед ерөнхийдөө бол нэг энэ зон дотор энэ зонд л арилжаалагчсан ба шүү дээ. Тэгэхээр буцаад нэг ойл бол буцаад нэг энэ хавцаанаа ингээд арилжaalагдаад ердийн үнийн түвшин дээр очих болов гэсэн боломжтой харагдаж байна. Тийм учраас ойрын хугацаанд гоблетийн асуудлуудыг нэлээд харцгаая. За 14-ны хугацаанд гал зогсоох мэдээч одоо баг хугацаа нь олон төгссөн. Би яг хизээг тийм л мэдэхгүй. Тэгэхээр та хүмүүс сайн эхлээд нэг үзчихгүй те. Хизээг 14-ны хугацаатай гал зогсоох мэдээ дуусах нь.
За тэрийг нэлээд ажиглах ёстой болж таарч байна. За тэгэхээр ихэд бол алтан дээр бол ойлгомжтой 2 цэг бол тодорхойлоод өгсөн. За BTC-ийн хувьд бол мөн адил 2 цэг багштай хэдүүлэнд нь. За дахиад сануулгах үүднээс. Энэ дээр бол маш их анхаарах боломжтой цэг харагдаж байна. За нөгөө талаар энэ таазан дээр байж болж байна. За эсвэл бүр дээдлийн bearish maгийн паттерны таазан дээрээс гоё харж болж байна те. За иймэрхүү байдлаар гоё цэгүүдийг хэдүүлээ тогтоочлоо. Тэгэхээр энэ цэгүүдийг хэрхэн ажиллах нь уу? Хэрхэн яаж явах нь уу гэдэг бол ажиглая. За тэнд дажгүй бас арилжааны оролтууд дажгүй гоё паттерн үүсгэх юм бол тэндээс нэг оролтуудыг бол хийгээд явна. За оролтуудыг хийхдээ мэдээж stop loss-тай заавал stop loss-тай арилжаа энэ цаг үед хийгэрэй гэж хэлмээр байна. За ингээд дараагийн дугаар дээр уулзлаа. Түр баяртай.